Юу яцхан залуусаа New Sack in the House цоошин контентөөрөө уулзч байгаадаа маш их баяртай байна. Бичлэгний гарчигнаас харсанчлан цоошин контент, цоошин болон тийм ээ. Рэперүүдийн өнгөрсөн ба одоог харьцуулж ярих болно. Эхний дугаар рэпер Rocket Bay. Энэхүү контентдоо рэперүүдийн өнгөрсөн ба одоогийн гадаа төрөх стил, хөгжмийн урсгал, үс засалтын хэм маяг, үгийн ур чадвар, дууны сэдв, фэнүүдээ сонсогчдтойгоо харилцах байдал гэдэл маш олон зүйлийг багтаасан байгаа. Бичлэг эхлэхээс өмнө та бүхэн манай суугтаа subscribe дарахаа бүү мартаарай. Манай суугийн 63.6% subscribe огт даралгүй үздэг юм бэлээ. Тиймээс subscribe болон лайк дараарай. Энэхүү бичлэг танд таалагдана гэж найдаж байна. Rocket Bay бол Монголын хип-хоп урлагийн хамгийн өвөрмөц төлөөлөгчдийн нэг бөгөөд тэрээр уран бүтээлч, продюсер, дууны үгийн чадвараараа олонний талархлыг хүлээсэн рэпер юм а. Түүний жинхэнэ нэрийг Баяр сайхан гэдэг бөгөөд 1984 оны 5 сарын 20-нд төрсэн. Өдгөө 40 настай. Баяр сайхан нь Эрдмийн ундраа цогцлбор сургуулийг төгссөн. Тэрээр багасаа англи хэлний хичээлдээ маш их дуртай байсан. Түүний олон нийтэд танигдж эхэлсэн хамгийн эд үе гэх юм бол 2010 оны үе байсан. Эвдэрхий хүн зугаатай байлаа, сахилах суул, нэг өдрийн хаан хэмэх дуунуудаараа маш алдартай болсон бөгөөд эвдэрхий хүмүүс болоод түүний Пуужин баяраа цомог нь Монголын попын түүхэнд хамгийн агуу цомгуудын нэгт яхаарахгүй багтахулээ. Rocket Bay-ийн товч танилцуулга энэ хүрээд өндөрлөж байгаа бөгөөд одоо хэдүүлээ өнгөрсөн ба одоо хамгийн гол харьцуулалтанд орцгоё. За хамгийн ихний харьцуулах зүйл бол стил имиж түүний гадаа төрхтэй холбогдож байгаа. 2010 оны залуу Rocket Bay-ийн стил гэх юм бол хар юм уу цагаан бодволк, за тэгээд цахилгаантай хар хүүдий, хит бариу биш, хит амар том биш, жаахан сулдуу джинс өмд, за тэгээд мэдээч доогуура пүүз. Бас дээр нь нэмж хэлэх юм бол Snap малгайг заримдаа урагшаа харуулж, заримдаа хоошоо харуулж өмсдөг байсан. Өөрт нь ерөнхийдөө бол маш гоё зөгтөг байсан. Rocket Bay-ийн хувьд бусад рэперүүдээс ялгаатай нь хизээч тэм гялалцсан хувцс болоод маш том гинж янз бүрийн chain man ерөнхийдөө бол нэг огт зүүж байгаа харагдж байгаагүй. Хувцасны өнгөнүүд нь ихэвчлэн саарл, хар, цагаан, за тэгээд мөн хар хөх гэх мэтчлэн тиймэрхүү monochrome стилийн хувцснуудыг их өмсдөг байсан. Monochrome буюу нэг өнгийн төвийг сагсан өнгөд амгаалсан хувцс өмсдөг хүмүүсийн сэтгэл санааны онцлогийг бол дараах хэв шинжээр тодорхойлдог. Тэд ихэвчлэн эмх зэгцтэй амьдралдаа хяналт тавьдаг төлөвлөгөөтэй хүмүүс байдаг. Сэтгэл санааны байдлаас нь авч үзэх юм бол нууцлаг, бодлогошронгуй хүмүүс байдаг юм байна. Хит тод гялгар өнгөнөөс татгалзаж дараахан өнгө сонгодог хүмүүс бусдад өөрийгөө ил гаргах дургүй баг зэрэг нууцлаг, гүн бодолтой байх нь илбэг байдаг. Тэд ихэвчлэн гүн ухаалалтай аливаа зүйлийн мөн чанарыг тунгаан боддог хандлагатай. Энэ хувцлалтынхаа тусламжтайгаар анхаарлыг өнгөнөөс биш өөрийнх нь хувь хүний мөн чанар руу чиглүүлэхийг хүсдэг гэж хэлж болно. Тийм ээ, рэпер Rocket Bay-ийн зарим зүйлстэй таарж байна тийм үү? Харин түүний одоогийн хувцлалтын хэм маяг нь өнгөрснөөсөө тийм ч ялгаатай биш. Гэхдээ мэдээж жоохон зүйлс бол мэдээж өөр байгаа. Яг одоогийн нөхцөл байдал дээрээс зарим ажлын шаардлагаас болоод тэрээр бас үе үе тийм хослол өмсдөг болсон. Snap малгайг бол хизээж мартаж болохгүй одоо ч өмсөж байгаа. Мөн түүний сүүлийн Instagram постуудыг харахад тийм хар хоолойтой свитерийн цамцыг бод ихэвчлэн өмсдөг болсон байна лээ. Хүүдийн тухайд бол одоо ч хүүдийг өмсөж байгаа. Гэхдээ цахилгаангүй хүүдийг өмсөж байгаа. Хуучин бол тий цахилгаантай хүүдийг өмсөд малгайг нь өмсчдэг байсан шүү дээ. Свитерийн цамц, хослол, сороочог, цахилгаангүй хүүдийг за энэ бүхнээс харахад бол тэрээр стилдээ баг зэргийн тиймэрхүү намп суус харагдаж байна. Гэхдээ түүний хувцснуудын өнгөнүүд бол одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Хар, цагаан болоод саарл, хар хөх. Тэгэхээр даруухан нууцлаг минимал амьдралын хэм маягийг хэрхэмэлдэг Rocket Bay одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Спорт сонирхогч залуусаа та бүхэн Melbet-д New Sack 111 гэсэн промо кодоор бүртгүүлээд анхны депозиттоо 100% бонусыг аваарай. Энэ бол Melbet. За дараагийн харьцуулт хийх зүйл маань бол түүний уран бүтээл болоод түүний рэп ур чадвар. 2010 оны Rocket Bay-ийн онцлогууд. Түүний дууны үгс нь тухайн үеийн Монгол залуусын амьдрал, нийгэмдх зөрчилтэй байдлыг хурцаар шүүмжилдэг байсан. Үүгээрч зогсохгүй хувь хүний сэтгэл зүйн хямрал, өөрийгөө илэрхийлэх үйл явцыг гүн гүнзгий дүрсэлдэг. Түүний дууны үгс нь зүгээр л нэг рэп биш, уран яруу найргийн өндөр түвшинд бичигддэг байв. Тухайн үед boom bap хэм маягт амгаалж байсан боловч Rocket Bay өөрийн онцлог хэм маягийг нэвтрүүлж чадсан. Мэдээж хуучны Rocket Bay-ийн маш олон хит уран бүтээлүүд байгаа шүү дээ. Гэхдээ түүний хоёр уран бүтээлийг нь сонгож аваад онцолж ярих гэж бодож байна. Эхний уран бүтээл бол эвдэрхий хүн байгаа. Мэдээж хүн болгон мэднэ. Энэ дуу нь хувь хүний сэтгэл зүйн хямрал, дотоод тэмцлийг өгүүлдэг. Хөгжмийн аян гэх юм бол хүнд, гүн сэдвтэй дуу учир ихэвчлэн бараан, уянгийн өнгө аястай байдаг. Rocket Bay энэ дууны үгсийг маш яруу найргийн төвшөнд бичиж гүн гүнзгий утга санааг панчлайнуудаараа дамжуулан хүргэсэн. Дараагийн уран бүтээл бол Rocket Bay-ийн Нэг өдрийн хаан. Энэ дуу нь тухайн үеийн Монгол залуусын амьдрал, мөрөөдөл, үн цэн цаг хугацааны төр зүрийн чанарыг хүндсэн гүн утгатай уран бүтээл байгаа. Тус дууны гол философи нь нэг өдөртөө хаан шиг амьдралын мөч бүрийг үн цэнтэй өнгөрүүл гэх санааг илэрхийлдэг. Гол философи ба утга агуулга.
Амьдралын сайхан мөчүүд хаан мэт ирэх чөлөө амжилт бүгд төр зүрх бөгөөд маргааш юуж тохиолдож болохыг ойлгуулахыг зорьсон. Маргааш юу болохыг хэн ч үл мэднэ. Өнөөдрөөр амьдр гэсэн санааг шингээдэг. Нэг өдрийн хаан байлаач гэсэн тухайн өдрөө сэтгэл хангалуун хүсснээр амьдрах нь чухал. Энэ нь материалын баялагаас илүү амьдралын мөчийг мэдрэх сэтгэл зүйн үн цэнийг өгүүлж байна. Залуу насндаа өөрийгөө илэрхийлж мөрөөдлөө дагаж хязгааргүй эрх чөлөөтэй байхын гоо сайхныг магтсан утгатай. Нэг л өдөр бид үгүй болно. Гэхдээ тэр өдрийг хүртэл би хаан шиг бай гэсэн санаа нь дууны суурийг бүрдүүлнэ. Төр зургийн хаан байх нь үр доршихоос илүү үн цэнтэй. Хөгжмийн онцлогоос нэрхэн бол хөгжмийн хэмнэлэн тайван атлаа бодлогоширсон өнгө аястай. Дууны аян үгтэйгээ хосолж өнгөрсөнд дурсахгүй бас ирээдүйд хүлээхгүйгээр өнөөдрийг мэдрэх сэтгэл зүг илэрхийлнэ. Нэг өдрийн хаан дуу нь амьдралын утга учир, цаг хугацааны үн цэн, залуу насны гэлбаг магтан дуулсан уран бүтээл юм. Түүний хуучны уран бүтээлүүдийн хамгийн гол философийн онцлог нь бол хүний дотоод тэмцэл, нийгмийн хүлээс, залуучуудын эрх чөлөө, амьдралын төр зургийн гоо үзэсгэлэн, өөрийгөө олох, үн цэнээ ойлгох. Түүний үгс нь уран зохиолын хэм маягтай бөгөөд метафор дүрслэл, гүн бодлоор баялаг. Дуу болгоно нь тодорхой философиг агуулж сонсогчийг сэтгэл зүйн аялалд урьдаг байсан. 2010-ад оны Rocket Band бол Монголын хипхопын философч, яруу наригч байсан гэж хэлж болно. Түүний бүтээлүүдэд тухайн үеийн залуусын дотоод сэтгэлийн эрэл, нийгмийн бодит байдлыг тунгаахад хөдөлж хипхоп урлагийн уран сайхны болон оюун санааны төвшин шин шатанд гаргасан юм. Rocket Band дуу клабд явдаггүй, харин зүрх сэтгэлд явдаг гэдэг үг нь үнэхээр л үнний ортой. Харин одоогийн Rocket Band маш олон жил уран бүтээл хийгээгүй байж байгаад 2021 оны 4 сарын 22-нд өөрийн их нэртэйгээ хамт хязгааргүй хэмээх уран бүтээлийг хийж комбек хийсэн. Хязгааргүй нь Rocket Band хайр, гэр бүлийн амьдрал, охидтой зориулсан хамгийн үн цэнтэй бүтээлүүдийн нэг юм. Энэ нь гэр бүлийн харилцаа, хайрын гүн гүнзгий утга учирыг илэрхийлдэг. Мөн түүний энэ жилийн хамгийн том дийс Блауга болоод Янжил хам хэмээх дуунуудаас нь харахад хуучны хурц үгтэй Rocket Band хизээж хараагүй бололтой. Түүний рэп, хипхопын ур чадвар нь одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Гэхдээ мэдээж яаж эд үетэйгээ харьцуулах вэ? Мөн үүнээс гадна түүний амьдралын хэм маяг болоод түүний болсон гэдэлтэй бас нэг хардкор рэп хийхгүй байх нөхцөл байдал нас бүрдсэн байна л да. Мэдээж түүний үс засалтын хувьд та бүхэн мэдж байгаа. Байнгын халзан явсан. Халзан рэпрүүдийн сэтгэл зүйн хэм маягийг бас авч үзэж болдог л доо. Халзан байх нь зарим рэпрүүдийн хувьд амьдралын баггүй бэрхшээлийг туулсан сорилтыг илэрхийлэх шинжтэй байдаг. Энэ нь сөрөг хүчин зүйлсийг даван туулах чадварыг нээж тухайн рэприйн бүтээлд хүчрэхэг урам зоригтой сэтгэл байдал үүсгдэг. Эдгээр рэпрүүд нь өөрийн гадаа төрхийг чөлөөтэй зохимжтойгоор илэрхийлж амьдралын хүнд бэрхшээл ялгааг даван туулсан байдлаа бүтээлдээ шингээдэг. Тийм ээ, бас л Rocket Band байж болохоор point тийм үү? Харин Rocket Band яг одоогийн байдлаар өсний заслан гэх юм бол бид нэр тоглолтын дээр харсан шүү дээ. Баг зэрэг ургуулсан, тэгээд дээшээгээ баг зэргийн алзаалгсан байсан. Энэ нь одоо түүнийг баг зэргийн нам суусан гэх юм уу, эсвэл 40 настай настайгаа дингсэн гэх юм уу бас тэгж тайлбарлаж болохоор байна л да. Харин Rocket Band хувь хүний үзэл бодол нь тийм ч их өөрчлөгдөг юм шиг санагддаг. Анхнаасаа л философтлог баг зэргийн нууцлаг хүн байсан. Одоо яг хэвээр юм шиг санагддаг. Одоо харин та бүхэнд Rocket Band бүр 10 гаруй жилийн өмнө өгчээсэн ярилцлага болоод энэ жилийн хамгийн сүүлийн өгсөн ярилцлагыг нь харьцуулж үргэе. Уран бүтээлээс чи харж яхад өөрөө ч болохоор их тийм нээлттэй хүн болов гэж би боддог байсан байхгүй. Тэг ингээ яг ингээ бас харьцаад үзэхээр байгаа байдлыг чи харахаар бас нэг тийм биш юм шиг. Нээлттэй биш юм шиг байна. Тий. Чи дөнгөж уулзчаад хоолч авч өгөөгүй зүгээр. Мэдээж өөр рэпрүүдийг сонсдог байлгүй да Монголд бас. Чи Монголд гэхдээ би бол учиргүй амар сонсоод байдг л дээ. Ерөнхийдөө яг хийсэн юмыг сонсдог. Одоо чанар манар ямар вэ те сонсоод одоо ийм бага байна гэж тэгж сонсдог. Гэхдээ бас нэг ийм хоёр ангилал байгаа тоххой манад. Нэг нь болохоор бүр нэг огт чаддгүй хүмүүс хийх гээд үзээд байгаа юм. Нэг нь болохоор яг тодорхой хэмжээнд юм хийцэн өөрсдийнхөө нэрийг байр суурь бас олцсон те. Тийм рэпрүүд байгаа юм. Тэд нар бол яг юм хийгээд явж байгаа гэсэн. Яг л те хийдгээ хийгээд явж байгаа. Энд ч байгаа хүмүүстэй л асуудал байгаа. Ерөөс огч чадахгүй бүр ингэ доромжилсан юм шиг нэг тийм. Манайшаа хийдэг нэг доромжлооч байгаа юм шиг тийм. Тиймэрхүү хүмүүс байгаа. Доош нь чангаа нэгдэг. Тийм ядж явах нөгөө нэг сонсогчд ч бас өөрснөө бас айгүй тийм стандарт тогтоогод өгчүүл зүгээр байгаа тоххой. Юм эргэцүүлж бодож тэгж суудаг. Ганцаараа ер нь их байдаг хүн шиг та санагддаг шүү. За ерөөхдөө зожиг талталдаг. Гэхдээ яг найз нарын хүрээнд бол тийм биш. Яг ганцаараа байх үедээ бол ганцаараа байх хэрэгтэй. Нөгөө юма бодно эргэцүүлнэ. Ялангуяа би чинь Америкт багт чинь их хвчлэн тэгээл байнга л унтаж чадахгүй юм баг шахуулдаг л байдаг гэсэн чинь. Энэ зүрийн бодол. Өөрөө хэр тусч юм бэ? Тусч. За би ч одоо нэг амар тусч юм бол биш ээ. Гэхдээ ерөнхийдөө бол яг тухайн зөв цагт бол хүндэл тусалж чадна. Сошиал медиаг өөрөө хэр хэрэгжилж байна?
Жишээ нь селфи авч гинөө. Гэхдээ би селфи авч үзээгүй шүү дээ. Яг бүр дээр үед нэг вебкам эдэр байрлал нэг авчихсан баг. Бүр дээр үед Facebook гарахаас өнөөс биш селфи эдрээс авч үзээгүй. Тэгээд хэрэгэлдэг юм дөө. Одоо ер нь жоохон сүүлийн үед нэг жоохон Facebook руу орох хэрэгтэй. Тэгээд өөсөө миний өмнөөс нөгөө нэг янз бүрийн нэг хүмүүс нээц үтгэл. Одоо Instagram гэхэд надад байхгүй шүү дээ. Энэ зураг мураг гэдэг хүмүүс Instagram ч. Тэр бол надад байхгүй. Тэгсэн чинь ингээд нэг хүн байд юм блий. Баяраа гэд RB баяраа гэд. Тэгээд тэгсэн чинь тэр хүмүүс манай найз мэдстэй ингээд тарьцсан нэг манай найз байз ингээд юм бичиж тарьцсан. Тэр юм байд юм л. Тэгээд нэлээд хэдэн тийм юмнууд байд. Тэгээд тэр нь яг хав санаа зовдөг юм өмнөөс нэг сонин юм бичээд хүмүүсийн ойлголтод буруу юм хийчих үедэлгээ санаа зовд юм л та. Ер нь ингэж боддоо шүү дээ. Нөө нэг би ч одоо жишээлбэл юм ихээр бас нэг юм жоохон шүүмжлэлтэй юм хийвэл тэрийг бас яг нөгөө нэг уран сайхны аргаар харуулцдаг. Одоо тэгээд онц дүмд дээргээд ихэд яшхаа тэгэл болохгүй байгаа юм яахгүй байгаа юм гэдэг ч юм уу тэр илүү нөгөө хүмүүс нөгөө нэг шууд за чи ингэдэ шүү гэхгүйгээр илүү нэг юм байж байгаа ингээд өөрөөр нэг жоохон бодуулаад тэгээ бодсныхаа дараа тэр хүн өөрчлөлт хийх магадлал өндөртэй болдог ч юм те. Тэгвэл тэр нь өөрөө нийгэмдээ нөгөө хэрэгтэй байдаг ч юм. Тиймэрхүү маягаар урлаг өөрөө ер нь хүмүүсээ одоо нөгөө нэг яг л нөгөө нэг гэсэндээ одоо юу гэдэм бэ? Юуных нь intellectual level-ыг нь жоохон өргөж өгж явах хэрэгтэй гэх юм уу? Тэгжээж тэгэх юм бол нийгэм чи өөрөө айгу одоо шивл манай хүүхдүүд гэхэд би одоо энэ бүр хөдөлжөнд болоо одоо яг хүүхдүүдийнхээ үеийн хүүхдүүд зориулсан юм контент юм уу хиймээр байгаа байхгүй те хиймээр шийх шаардлагатай байгаа байхгүй. Тэгэх юм бол манай хүүхдүүд том болоо тийнейжер болоод ирэхэд тэр ингээд одоо тийнейжрүүд ямар хүмүүс байна тэднэрээс дараагийнх нь хүмүүс нь илүү юм үзэж харцаа одоо юм үзсэн л гэлжээ. Тэр хүүхдүүд те юм үзсэн арай илүү тийм чил тийм хүүхдүүд гар байх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол манай хүүхдүүдийн үеийнхэн яг тэнд ирэхэд тэр хүрээлэн байгаа орчин өөрөө атайхан болцсон байх хэрэгтэй байхгүй. Тэрийг бол урлагийн хүмүүс ихтэй хийнэ гэдэг чинь энэ бол яалтчгүй нийгмийн урд гарч байгаа хэрэг болж байгаа шүү дээ. Тэгээд тэр ажлыг бол ер нь бол урлаг талаас хийхэд бол айгүй хэрэгтэй. Заавал хийх ёстой юм гэж би бол миний хувьд бол би бол тэгж боддог. Зарим мэдээж хоёр багталтай commercial нөгөөх нь бол бас яг юм хэлэх гээд мессежтэй гэж дөрөв юм хайгаад байгаа гэсэн шүү дээ. Тэр шиг мессежтэй мессеж юу бас юм байна шүү дээ, тий. Тэнгүүт би болохоор илүү талдаа аль болох тэр талдаа нэг тиймэрхүү бодолтондоор нэг юм хулгаагаар авчулчих гэдэг байхгүй. Тэгчих юм бол илүү бас нэг яачих юм байна да гэд. Хүрээлэн байгаа орчин гэдэг чинь угаасаа амар хэцүүлтэй. Одоо жишээлбэл чи хүүхдээ ямар мундаг сайн хүн болголоо гэж бодъё заяа. Тэ хамгийн сайн хүмүүжлтэй хүүхд. Сургуульд орлоо 90% нь сайн хүмүүжлтэй хүүхд биш. Эвгүй гарууд урсгаланда байлаа гэхэд тэгэл ороод эн чин залгиулж байгаа мааста. Тэгээ чиний хийсэн бүх юм байхгүй чи насаараа хүүхдээ ямар мундаг хүн болголоо гэхэд л тэрнээс чинь нөлөөлөх маш том боломж үүсэж байгаа хэрэг. Тэгвэл үнэхээр бүр бат зогссон хүүхд байж болно л да. Тэгвэл тэр бол маш цөөхөн байхгүй. Юу нэг хүрээлэн байгаа орчин бол тэгж дээшлэл бүгдөө ингэж хамтдаа ингэж юу яагаад ингэж intellectual level сайжраад явчих юм бол улс нь өөрөө бас цаашаа хөгжих нь болов шал дахиад нөгөө эргээд улс төрийнхээ асуудал руугаа холбогдоод явчих واخхой. Одоо хүмүүсийн сэтгэхүй ямар байна те дундаж сэтгэхүй ямар байна гэдгээс чинь болж тэр улс орон цаашаа хинээр за одоо улс төрчид одоо хинээр өдөрдүүлэх үү гэдэг юм тэрийг мэддэг байд юм уу те тиймэрхүү асуудал үүснэ л те. Эцэст нь хэлэхэд Rocket Bey бол жинхэнэ урлагийн хүн байгаа. Бүх биетээ өөрөө хийдэг, бүх үгээ өөрөө бичдэг, бүх флowөө өөрөө олдог, өөрөө mix master болоод өөрөө альбомны дизайн гэдэл бүх юмаа өөрөө хийдэг. Уран бүтээлээс гадна Beer Night хэмээх өөрийн гэсэн студитэй болж онц дүмд хэмээх анимашныг нийгэм даяар нь үзүүлж чадсан. Мөн стриминг ертөнцид Fragile, Carnival Hunt хэмээх тоглоомуудыг хийсэн. Rocket Bey хэсэг хугацаанд уран бүтээл хийгүүгээ Монголын рэп зах зээлээс хол байсан ч гэсэн авьяаслаг монголчууд өөр янз бүрийн олон шоу нэвтрүүлгүүдийн шүүгч энэ хугацаанд өөрийнхөө хувь хүнээр дамжуулан нийгэмтэйгээ илүү ойр байсан. Rocket Bey олон жилийн туршид онцолж уран бүтээлээ хийгээгүй ч гэсэн түүний энэ жилийн тоглолт түүний хэн бэ гэдгийг нь өмнөөс нь хэлээд өгнө. Rocket Bey бол миний бодлоор Монголын өнөө цагийн нийгэмд байгаа жинхэнэ од гэсэн тодтогдолтой хүмүүсийн яхаргагүй номер 1. Энэ хүрээд цоошин контент цоошин булангийн маань эхний дугаар өндөрлөж байна. Дуустал нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрэг танд таалагдсан бол лайк хадаргаа битгий мартаарай. Мөн дараагийн өнгөрсөн ба одоо булангаар хэнийг үзмээр байгаагаа комент хэсэгт бичээрэй. Subscribe дараад хонхоо идэвхжүүлэхээ битгий мартаарай. Suck out түрээштэй үзэгчтэй.